За би сүүлийн үед бүр ингээд өөр юмны талаар өөрсө бичлэг оруулаагүй дээ. Өөрөө жоохон өөр бичлэг хийх юмсан гэсэн бодолтой байгаад байгаа хгүй. Тэгээд өнөөдөр 5 дахь өдөр ажиллаа тараад ирсэн маргааш өглөө эрт төлөвлөсөн юм байхгүй. Үдээс хойш гарах болохоор хангалттай гоё ундах цагтай болохоор зүгээр жоохон актив байхыг хүсээд бичлэг эхлүүлчихье гэж бодоод бичлэг хийчихье гэж бодоод эхлүүлчихлээ. Одоо өөрийнхөө тухай зүгээр гоё юм ярьж үгүй. Одоо би өөрөөсөө асуулт асууад өөрөө хариулна. Жон тэнийг ч гэсэн яг зүгээр ингээд нэг удаа юм бичлэг хийж үзье. Эхлээд болохоор миний хамгийн дуртай ютубер надад үздэг яг 2 хүн байдаг байхгүй юу. Тэгээ нэг нь болохоор хамгийн их үздэг яг бичлэг нь шууд оронгууд үздэг нь болохоор Саруул гэдэг охины Mongolian Twins үлээ дээ. Яагаад гэвэл надад бүр ингээд амар бүх юм нь real санагддаг. Ерөөсөө юм жүжиглээд гой байх гээд зөвхөн гоё хэсгийг харуулах гээд ингээ хичээгээд байдгүй. Юу үзэх дургүй вэ гэхлээр бичлэгийн эхлүүлэнгүүд ингээл тэгэл амьдрал амар төгс юм шиг нэг л баг ингээ нүдэ нэгэл ингээ сунаагаал бүх юм гоё болоод байгаа юм шиг тийм худ бичлэг өрс үзэж чаддгүй байхгүй юу. Тийм рилч өрөөсөө их үздэггүй. Угаасаа хүний амьдрал хизээч тийм гоё цэвэр цэмцгэр толгор гоё байдаггүй мэддэг болохоор яг хөө тийм гоё юм үзээ сэтгэлээ сэргээдэг хүмүүс байж болно л доо. Гэхдээ миний сэтгэл сэргэхээсээ баг эсэргээрээ яа бити жүжиглэлтэй гэж бодоод байдаг амар сонь. Гадаад хүмүүсийг үзсэн ч монголчуудыг үзсэн ч зүгээр л угаасаа л бүгд л сайнтай муутай нэр муу одоо бүр амар заваанаар хэлэхэд бүгд л тийм ингээд баг баадаг шүдэлгээ хэлчмээр байгаа байхгүй юу. Хамгийн гоё үзүүштэй яг юм бодтой ингээд доторх хүнээ ингээд гоё бичлэгэн дээр үнэхээр ил гаргаж чаддаг юм шиг санагддаг хүн бол энэ Саруул гэдэг охин. Тэгээ амар хөөрхөн хүний нутагт ингээд айлын бэр болоод амьдарч байгаа хэрнээ ерөөсөө гоншгондгүй амар ажилсаг хөдөлмөрч тэгээд нэг л юм цагаахан гэгээлэг санагдаад идэг болохоор би энэ Саруул гэдэг охинд амар дуртай. Сүүлийн үед л бичлэгийг нь нэлээх үздэг болсон. Ер нь шинэ бичлэг оронгууд нь л хамгийн түрүүнд үздэг. За тэгээд контент хийдэг хүмүүсээс гэх юм бол надад бол би яг түшгийг л үздэг. Өмнө нь ингээд ерөөсөө ингээд амар сонин санагдаад ерөөсөө үздэгээс байхгүй юу. Нэг л тийм гач донтой юм шиг санагдал. Сүүлд ингээд би Монголд ирснээс хойш түшгийг амар үзэж яагаад гэвэл Монголд юу болж байгаа би ерөөсөө зураг тогт үздэг байхгүй. Тэгэл Instagram, Facebook л ордог. Сүүлийн үед нөгөө ажил ихтэй олонгууд бүр ингээд цаг үеийн мэдээлэлээс амар хоцрох юм уу те. Тэнгүүд надад түшгийн таалагддаг юм юу гэхэлэр мэдээллийг амар гоё зэгцтэй ингээд цуглуулангуудаа тэрийг амар хүрхэгчдэг. Яг тэг хүмүүсийн поинтлах мэдээллүүдийг ингэж яснаа бүр яг поинтлах хэсгүүдийг ингээд яг хамгийн мэдчих хэвээр тэр мэдээллүүдийг ингээд нийлүүлээд ингээд бичлэг хийдэг болохоор тэр нь ингээд үзэхэд амар байдаг байхгүй юу. Царайгаа гаргаж бичлэг хийдэг хүмүүсээс нэг ганц үздэг влог нь энэ Саруул гэдэг охин байна. Тэгээ контент хийдэг хүмүүсээс болохоор түшиг байна. Тэгээ би анх яагаад бичлэг хийхэр болсон бэ гэхээр мэдгүй би яагаад ч юм ингээл бичлэг хийн л гэсэн бодож ирсэн юм би 2-3 жилийн өмнө ч юм уу. Зүгээр л би бичлэг хийн влог хийдэг болно гэл тийм сонирхолтой мэдээлэл юу наа. Би чи ер нь амар юм инфлюенсер замтай штэ өөрөө бол. Тэгээ эргэн тойрны хитэн найзуудтай тэгэл ингээл эн чин тэгдээ тэр чин тэгдээ ингээл амар ин тэндээс ингээл олон юм ухаал тэр ч тэгдэг байхгүй энэ ч ингэдэг байхгүй гэдэг ингээд амар би юм жон гих дуртай. Тэгээд тэрийг ингээд бичлэг хийжүүл ингээд надад ингээд амар гоё санагдчихсан байхгүй. Тэгээ анхны бичлэгээ ингээд Солонгос руу тэр нүдтгэлэг мэтгэлэг гэд хийжсэн. Тэгэл залгуулад ерөөс огт хийхгүй байжгаад Монголд ирэхээс өмнөхөн ер нь нэг тууштай хийж эхэлсэн байхгүй юу. Миний яг YouTube тууштай хийсэн нь өнгөрсөн жилийн 2 сараас юм байна. Би 2 сард нөгөө ээж аавдаа хэлэхгүйгээр нууцаар Монголд ирсэн гэд бичлэг хийгээд тэрийг маань их хүмүүс үзээд тэгсэн чинь олон хүн үзсэн дээр нь газ жоохон хандлттай байгаа дээр нь бичлэг хийчих гэд тэгэж бодол залгуулад хийчихсэн. Тэгэл дунд нь алдаж онож авсараад Монголд ирснээс хойш ер нь гайгүй итгэвтэй хийж байгаа гэж бодож байгаа байхгүй өөрийгөө. Одоо ингээ итгэвтэй хийгээд байгаа шалтгаан нь бол мэдээж надад бол хандлттай байвал гоё л энэ. Гэхдээ яг нэг талаараа ингээ байнгын үздэг хүмүүсээ би баг ингээд таньдаг болсон. За баг манай тэр комент бичиж байна. Тэгээ ингээд намаа ингээд цөөхөн хүн үзэж байгаа. Яг надад бол амар их заяа ингээд лаг хандлттай хүмүүсийн хажууд бол би бол амар хандлттай үзэлттэй байгаа хгүй. Тэгээ нөх амар хүнд хэрэгтэй юм хийдгүүч гэсэн. Гэхдээ ингээд бүр амар хэдэн мянга бол биш штэ. Тэгээ тийм болохоор заримдаа амар тухтай байдаг.
заавал гоё гарах, заавал юм зөв юм ярих шаардлагагүй. Тэгээ ер нь намайг ихэнх үздэг ихэнх хүмүүс миний үзэл бодлогтой ингээд нийцдэг, надад дуртай хүмүүс байдаг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр ингээд заавал хүмүүсийн дурыг хөдлөх юм ярихгүй, заавал хүмүүсийн дурыг хөдөлгөх үйлдэл хийхгүй, заавал дурыг нь хөдөлгөх царай дүрхтэй суух албагүй. Би ч юм бол тэгэл өстой дэлб бүсэрсэн ингээд царайнуудаа гаргадаг штэ. Би ер нь бол ингээд миний бүр огт тийм царайг харж байгаачгүй хүмүүс харж байгаачгүй тийм царайг баг бичлэгэн дээрээ гаргаж ингээд бичлэг хийдэг заяо. Дараа нь ингээ өөрийнхөө хийсэн бичлэгнүүдийг үзээд би өөрийгөө камерын дээр юм уу эсвэл мэдгүй нэг сонио өөрийгөө ингээд өөр өнцгөөс харж байгаа юм шиг санагдсан. За би ямар худлаа юм бэ гэж боддог заримдаа. Ягаад ингээд баг амьдрал дээр ийм биш үеч ийм царай ингээ баг гараад байгаа юм болооч гэж бодох шиг. Тэгээ хоёрдугаарт ингээд өөрийнхөө сул талуудыг мэдэж авсан. Одоо би бичлэгээ үзэх болгондоо ингээд өөрийгөө тархан гэж мэдрээд турмаар санагдаж бүр тэр бол амар надад бичлэг үзэх болгондоо тэр бол надад хамгийн их одоо мотивац өгсөн байхгүй юу. Би ингээд камерын дээр хаанаас камер намайг биччихсэн би ингээд илүүдэлжингүү байх юмсан гэдэг зорилго миний одоо турхад маш том мотивац өгсөн. Тэгээд бас ингээд энд дээр явж ингээд гоё ингээд фри гоё бичлэг хиймээр хахад дандаа л бүдүүн байгаад хахадаа өөрөө өөртөө ингээд амар гутраад тэгээд тэр маань ингээд бичлэг хийж байгаатай маань турх маань бас ингээд салшгүй холбоотой. Гоё креатив юм хиймээр байхгүй данж тэгээд за ингээ бүдүү харагдах юм чинь гэжсэн бодлоос би ингээ амар олон юмыг болж исэн, амар олон бичлэгийн санаагаа ч гэсэн хийгээг үлдчихсэн байхгүй юу. Тэгээд одоо болохоор үнэхээр гоё турж агаад гоё ингээд амар өөртөө ихтэй бичлэг хийдэг болох юмсан гэсэн хүсэл бас надад айгүй их нөлөөлж байгаа. Ингээд хийгээд байсан чинь өөрийнхөө сул яриануудыг бас ингээд айгүй мэдэрч байгаа. Би ингээд айгүй амар тэгээд гэдэг гуруугийг үнэхээр хэрэгэлт юм байлээ. Бас засах юм байна шүү гэж бодож эхэлсэн. За тэгээ хамгийн том шалтгаан бол дурсамж. YouTube хийгээд олон жил болоогүй юм шүү дээ. Тэгж жагаад ингээд өмнөх бичлэгүүдээ үзэхэр ингээд яг тухайн үеийн өөрийгөө мэдрээ, тухайн үеийн ингээд цаг мөчийг мэдрээд үнэхээр яалтчгүй дурсамж болж үлддэг юм байна. Хөөх нэг жилийн дотор амар их мөрчлөгдөв. Хөөх ингэсэн байж, хөөх тэгсэн байж гэд ингээд үнэхээр ингээд би дурсамжаа заавал ингэж үлдээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд хэдэн жилийн дараа энийг эргээд үзэхэд гоё. Одоо цаашдаа гэр бүлтэй болоод хүүхдийнхээ жоохны үеийн бичлэгүүдийг ч гэсэн үнэхээр хийж үлдээмээр байгаа. За тэр одоо хаасан тэр үеийг ч одоо бодох яах вэ? Гэхдээ ер нь бол амьдралынхаа гоё юм нандин бүчүүдэд бичлэг болгож өөртөө хадгалж авч үлдэн гэдэг бол надад үнэхээр гоё аз жаргалтай санагдаж байгаа. YouTube-ээр юу хамгийн их үздэг вэ гэхэлэр би дандаа болсон явдал сонсдог. Ингээд зөксөө зайгүй болсон явдал аимшигын яриа сонсох дуртай. Солонгос дахта аимшигын яриа амар их сайн сонсдог байж хаад энэ дээрээ болцсон яадаг гэхэлэр Монголд ирсэн чинь Монгол аимшигын яриа амар сонин санагдаад намайг айлгаад тэгээд би сүүлийн үед жоох айгаад аимшигын яриа сонсоход болцсон. За тэгээд тэрнээс биш би ямар нэгэн подкаст сонсох бол үнэхээр дургу. Тэгээ би бол өөрийнхөө подкаст гэж боддог. Миний ингээ Монголоос ингээд ер нь бол хүндэлдэг эмэгтэй хүмүүс гэх юм бол одоо шүтэж явдаг гэх юм уу, хүндэлж шүтэж гоё явдаг хүн бол за нэгдүгüүрт бол надад топ модель Пүрэв Сүрэн заяа. Тэр амар гоё эмэгтэй заяа. Царай бие мэн нэг чухал биш л дээ. Гэхдээ яг топ модель болтол өөрийгөө авч явна гэдэг чинь гоё. Тэгээд тэрэн дээрээс нэмээд зүгээр ингээд амар гоё юм сайн ихнэр, сайн ээж нь амар таалагддаг. Тэгээд олон юмыг зэрэг амжуулдаг, үйл яриа, үг хэлэн зэгцтэй. Нэг л тийм гоё цаанаасаа гоё ихч тэгээд байнгын юм рекламдаал тэг нэг юм шалтар булдар юм хийдэггүй. Яг л өөрийнхөө те би бол ийм гоё эмхтэй намайг харцгаа гэж байгаа юм шиг нэг тийм дээрээс ингэ байждаг нь амар гоё санагддаг. Тэгээ хоёрдугаарт надаа Гидалтын Нима амар таалагддаг. Бас ер нь амар гоё эмхтэй. Бүх юм надад таалагддаг. Царай зүс бие хаа байгаа байдал үзэл бодол, Instagram хөгжүүлэлт тэгээ өөрийгөө нийгэмд гаргаж байгаа өөрийн тэр нийгмийн одоо олон нийтэд тавьж байгаа өөрийн тэр статус нь хүртэл ингээд айгуу гоё цэвэр гоё санагддаг. Юм болгоно салбтай шиг яваад байдгүй яг л чанартай өөрийнхөө уртгаа хараад яг өөрийнхөө юмар өөрөө гарч ирч чадсан. Болохоор би Нимаг амар хүндэлдэг. За тэгээ тэрэн дээрээс нэмээд Mrs M-д дуртай. Mrs M надаа эмэгтэй хүн талаасаа ч гэсэн гоё. Тэгээд рэпер талаасаа ч гэсэн гоё санагддаг. Надад бол Монголд байгаа хамгийн дажгүй рэпер эмэгтэй гэж би боддог Mrs M-ийг. Ер нь айгуу гоё эмэгтэй. Тэгээд солонгос тоглолтын амар ойроос үзэхэд бас үнэхээр ингээ гоё зэвүүн ихч байгаа байхгүй. Одоо тэр хүнээс яг тийм эмэгтэй хүн рэп бүглэн гэдэг чинь амар хэцүү байхгүй. Тэнгүүд тэрийг ингээд нэг тийм донжтой гоё те бүр нэг амар нахаалныч биш.
Тэгснэ бүр нэг юм шал найлж биш. Яг нэг тэр гоё донж тэр харизмыг гаргаж ирээд тэр рэпийг өглөн гэдэг чинь бас ингээ гоё мэдрэмжтэй чадaltaй хүний юм гэж боддог байхгүй. Тэгээд би Mrs. M-д үнэхээр дуртай. Монгол эмэгтэй дуучдаас өөр Mrs. M хамгийн дуртай. Би жүжигчин анхны юм Цэгэн Даюу хоёрт дуртай. Яг л цэвэр 100% өөрийнхөө характераараа олноо танигдаж ингээд олондоо таашаагдаж явдаг хүмүүс учраас эмэгтэй хүний хувьд гэсэн би маш гоё авч явдаг болохоор тэр хоёр жүжигчид дуртай. Одоо энэ нэг юм сошиал одоо жүжигчээд инфлюенсерүүд байдаг болсон шүү дээ тий. Тэр хүмүүст бол нийтэд нь жондургүй гэхгүй. За тэр нь ч бас ааш юм байна. Гэхдээ ерөнхийдөө бол байнгын л цогцоо зайгүй юм рекламадад байдаг хүмүүст бол үнэхээр дурггүй. Хүнд мөнгө чухал. Гэхдээ үзэл бодол тэр бүх юм чинь ингээд хідэн хэсэг хуваагдаад тараад юм болгон дээр царай төрхөн юм болгон дээр тэр хүний одоо ингээд үзэл бодлыг явж байхад би ер нь аягүй дурггүй гэх юм уу. Мэдгүй. Ерөн зүгээр ингээд хитрхи их ингээд юм рекламдаал тэр сошиалыг зүгээр ингээд ажил болгоод мөнгө олгоцсон хүмүүст ер нь бол нэг тийм дуртай бол биш. Тэр хүнд үзэл бодол байдаггүй гэж боддог байхгүй. Зүгээр санал тавьсан өндөр өн хэлсэн хүнд ажилтдаг гэж боддог учраас тэр хүмүүсийн хэрэгжилж байгаа юм гоё санагдаад авдаг хүмүүс байдаг учраас л одоо ингээд ийм их инфлюенсерүүд гарч ирээд ийм олон хүмүүс зөвхөн тэднэрээр л ингээд нүүр царайгаа болох гээд. Гэтэ би бол энэ яг хуу би ч өөрөө бас маркетингийн чиглэл юм байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд олонний танилыг нүүр царайгаа болгох болон заяа. Гэхдээ тэр нь ингээд үнэхээр чанартай гоё байх. Тэр одоо онлайны танил тухайн брендийн нүүр царай боллоо гэд тэр брэнд л тэр хүнээр гоёх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэр онлайны танил хүн байнгын стори хийн, байнгын тэрний тухай рил хийн. Тэгээ эн чинь болохоор тэр хүний үзэл бодол нүүр царайг ингээд үнэхээр бүр шалтан буулгаж байгаа юм шиг санагддаг байхгүй надад. Жишээлбэл одоо энэний жишгийг бол ганц барьж явдаг хүн бол надад Rocket Bay юм шиг санагддаг байхгүй юу. Rocket Bay миний мэдхийн говь тэгээ сүүлд юуны хэлээ нэг реклам тоглолцсон байсан байхгүй. Тэглээгээд Rocket Bay энийг өдөр шөнөгүй өөрөө сторидад рил хийгээд байдаг. Зүгээр л тэр брендэд Rocket Bay энэ тэр царай тэр тэдний брендийг сонгож байгаа нь маш том үнэлэмж. Тэгээд бүр ингээд тэрүүгээрээ өөрсдийнхөө official website дээрээ ингээд маркетинг хийж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө талд болохоор одоо Instagram охтууд те ингээ ирчүүд ингээд яагаад бид тэднэрт дургуй вэ гэхлээр байнгын стори рeel оруулж байгаа тэр болгон чинь мөнгө байхгүй. Тэр хүмүүсийн үзэл бодол биш, тэр хүмүүсийн зүгээр ажил байхгүй. За яг харин тэр дундаа чанартай юмыг яг чанартай ганц хоёр брэндтэй ингээд хамтраад явдаг нэг чизний хүмүүс бас байдаг л та. Тэгээ тэр хүмүүст бол яг гайгүй. Ер нь бол бүгд л мэдчихэж байгаа шүү дээ те. Өдөрт нэг зоолттой нэг юмны рекламны стори орж идэг. Тийм хүмүүст бол үнэхээр тийм хүмүүст ер нь яазгүй. Ингээд дуртай эрэхтэй ер нь ингээд хараад ямар гоё залуу вэ гэж бодож явдаг хүмүүс бол маш цөөхөн. Гэхдээ хидэд бас байгаа. Би жүжигчин Болд Эрдэнэт амар дуртай байхгүй юу? Сая хавц тэргийн гол дүр тоглодог. Тэгээ Болд Эрдэнэт үнэхээр амар дуртай. Одоо гейтийн захирал MC яхад дуртай. Сүүлд гарч ирсэн. Яг л үнэхээр гоё санагддаг ажлын карьер дээр ч тэр нийгэм одоо Монгол улсын иргэний хувьд ч тэр гэрийн өрх толгой аав нөхрийн хувьд ч тэр надад MC гэд тэр ах бол үнэхээр таалагддаг. Тэг Болд Эрдэнэт ах маань бол тэр байдал нүүрний үрчлээс нь хүртэл ингээд жүжиглэхэд зориулсан үнэхээр гоё ах гэж боддгоо. Би миний амьдралдаа баримталж явдаг энэ том зарчмууд гэх юм бол нэгдүгээрт хүнээс мөнгө зээлсэн бол 50 төгрөгч вэ, 500 төгрөгч вэ, 500 мянгач вэ зүгээр л буцааж өгдөг баг. Тэг хизээч хүнээс ингээд хүн холгох би амар дургу байхгүй. Болж өгвөл ингээд даалгуулчих гээд байдаг. Болж өгвөл тоо цаанаас мөрчих гээд байдаг. Болж өгвөл юмнаас хойшоо суух гээд байдаг. Тиймэрхүү хүмүүст юу амар дургу. Тэр тусмаа мөнгөн дээр бүр үнэхээр өлөө. Тэгэд идэж уух мөнгө төгрөггүй байх юм бол гарахаагүй амтантай уулзаад буйлчих хэрэгтэй байхгүй юу? Гарах орох дуртай амар идэлж хэрэглэх дуртай хэрнээ өөрөөсөө зохор зоос гарахгүй гарсан ч ингээд бүр ингээд татганаад байдаг. Тийм хүмүүст амар дургу. Өөр хүснээр авч идэлж хэрэглээд сурчих юм бол тэрэндээ тааруулаад санхүүгээ бас ингээд нэмэгдүүлээд яваад байна штэ хүн чинь толгойн ажиллаад. Мөнгөн дээр ерөөсөө нэг тийм мужик цан гаргадгүй тийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийг би бүр яа өдий насалчаад юугаа хийгээд байгаа юм бэ гэд бүр тэгж бүр гайхдаг зав. Хоёрдугаарт өөрийн гэсэн жанжин шугамгүй заяа. Өөрийн гэсэн үзэл бодолгүй зөвхөн хүн хүнд тааруулж таалагдах гэж бие авч явдаг хүмүүст үнэхээр дургу. Ингээд нөхцөлд хувирч ингэж явдаг тийм хүмүүст үнэхээр дургу. Үнэнчээр чиний хувь хүнийг чи хайрлсан хүмүүс л чамтай үлддэг штеп. Тэгэнгүүт
тухайн хүнд зориулж гаргаж исэн хаашаа өөр ингээд нэг л өдөр дуусна шүү дээ. Хүн байнгын жүжиглж байнгын ингэж хуурж амьдарч чадахгүй болохоор тэгээ нөгөө зан агшин илрээд ирэхээр хүмүүс хоорондоо тааралтахаа болоод ингээд таарч тохирохоо болоод ирдэг гэж боддог байхгүй юу. Зан чанар дээр бол тийм байна. Ер нь тиймэрхүү хүмүүст дурггүй. Тэр ч нэмээд өөр ямар хүнд дурггүй лээ. Гэхгүй бүр амард. 3-т заяа 3-т болохоор эхлээ мөнгөн дээр 2-т дүр туурдаг заяа. Тэгээ 3-т болохоор өнкаагүй арчаагүй хүмүүс ер нь дурггүй. Ингээд амьдрах, ажиллах, хийх, бүтээх боломж байсаар хахад, сурах, боловсрох боломж байсаар хахад ингээд хүн өөрийнх нь өмнөөс өөрийнх нь амьдралд орж ирээд хей тэрэ инээ чи тэгэрэг гэх гээд байгаа юм шиг ингээд залхаг дандаа хойш суусан. Баггүй юу? Үнэхээр боломж нь байгаад байдаг, юу нь байгаад байдаг. Гэхдээ хизээч тэр зорилтой нэгдүгээрт биш дандаа юм дээл суул нөгөө ямар харагдаж байгаад хүмүүсийн дунд худлаа байдалд орчих үе ч юм уу хин нэгэнд ингээд нэр хүндээ алдах үе олон хүмүүс дунд жигдэх үе тиймэрхүү юм дээр амар поинтлдаг хэрнээ өөрийнхөө статуст юусоо ингэж өөрийнхөө цэвэр би энэний талаар энийг би үнэнд хандаад ядаж энийг би цэвэр би өөрийн болгоод авчи цаашдаа энэ маань намайг чимж явах те энэ маань намайг ингээд хоолнд минь хүргэх гэсэн юмдаа бүр ингээд суурьтай юусоо хичээдэггүй. Тэгээ хамгийн гол нь энэ чинь за яг нэг 20 дөнгөж 20 гарч байгаа залуучууд хүртэл бол ингээд болж энэ заяа. Тэгэл ер нь бол ингээд одоо 25-аас дээшлж байгаа залуучууд тийм байх юм бол угаасаа тэр хүн өөртөө ч хайргүй, өрөөлтөж хайргүй зүгээр тэр бол яг ингээд өөх тосоор ялгарч гарч ирж байгаа хүмүүсийн илрэл байхгүй юу. Энэ хүн өөрөө чи ингээд амьдрал дээр олигтой байхгүй маань эргэн тойрхондоо ч түүгүүддэг төрлийн хүн болох юм байна гэд шууд ер нь тэгж боддог. Ямар л угаасаа олигтой хүн суралцах боломж байгаад тахад хийж бүтээх боломж байгаад тахад тэр болгонд хүрч чадахгүй амьдрах юм тийм үстэй. Тийм болохоор ер нь би бол амар тийм санхүүгийн эрхчлөөнд хүрсэн лаг боловсралтай хүн бол биш. Гэхдээ өөрийнхөө насны хэмжээнд бол байж болох юм аа дүргээл явж байгаа гэж боддог байхгүй. Үнэхээр юу чгүй юугаач барьж авдгүй хэрнээ дандаа л зугаа зингил дандаа л иймэрхүү гачаачин дийлсүүл шалтар болдар ийм юмнуудад ингээд анхаарал өгч авдаг хүмүүс нэрнгэсээ байдаг юм аа. Тэгээ тийм хүмүүст ерөнхийдөө дурггүй. Харин эсэргээрээ хүмүүсийн гоё зан чанарууд байгаа штэ. Тэгээд тэр нь болохоор гоё тийм ер нь би бүх юм дээр мужик хүмүүст амар дуртай байхгүй үзэл бодол төр ч гэсэн заавал миний сайнаа заахаараа би тэр хүний талд орж байгаа юм биш зүгээр ингээд бүх бодит байдал дээр ганцхан өөртөө ашигтай биш нийтэд ашигтай яг голыг баримтлсан гоё мужик зан гаргадаг хүмүүст дуртай өөрөө ч гэсэн тийм байх гэж хичээдэг. Надад хэцүү байсан ч гэсэн ганц нэг золиосыг те олон нийтийн төлөө хамт олонны төлөө бол би гаргахад бэлэн байдаг. Тэгээ тийм нөхцлөөр ажилдаа ханддаг хүнд дуртай. Тэгээ найз нөхдөд төр ч гэсэн ер нь л өөх гэдэг юм маань ойлгож байгаа те ингээд сайхан сэтгэлтэй гоё штэ нэг тийм шин чанарууд байдаг штэ. Тийм юмыг бол ингээд дурдаад угаасаа барахгүй тийм юм дуусахгүй. Гэтэ угаасаа тийм гоё мужик хүмүүс чинь хизээний өөрийгөө олцсон өөрөө үзэл бодолтой өөрийн гэсэн жанжин шугамтай хаана ямар байхаа мэддэг хүмүүст тааруулж харцдаг биш яг өөрийнхөө дүр төрхээрээ хүмүүст таалагдаж явдаг гэж боддог байхгүй. Тэгээд ерөнхийдөө тийм мужик хүмүүст дуртай. Энэ бол миний хамгийн их дуртай юм бол кино үзэх. Би ингээд шинэ кино театрт дүрсэн шинэ кино алгасгүй дандаа үздэг. Тэгээд миний утсанд байдаг хамгийн олон байдаг аппликейшн бол дандаа ийм одоо Look TV, Voo, Vmax, Netflix. Тэгээд миний спорт заяа би сакс тоглож чадахгүй, волейбол тоглож чадахгүй. 10 жилийн өмнө тоглодог л хэсэгтээ одоо ерөөсөө тоглож моголж тэр өөр оролдог амир удаж байна. Тэр нь би бүх спортод муу миний ганцхан чаддаг юм гэх юм бол бильярд бол ерөөхдөө сайн тоглодог. 10 жилийнхэн оюутны ангийн банд нартайгаа дандаа тоглодог гэсэн. Тэгээ ер нь бол тэд нар бүгдээр намайг хождог байгаагүй. Тэгээ би үргэлжил хожсоор ирсэн бильярд тоглохдоо. Энэ спортоос ер нь хол байгаадаа жоохон гэмшилтэй байдаг. Цаашдаа эрүүл урт удаан амьдрахын тулд ямар нэгэн спортыг барьж авъя гэж бодож байгаа. Хоолны юм сургалтын курс тэгээд бейкерийн сургалт ер нь хүнс технологиор ингээ богино хэмжээний сургалтын курс заавал төгснө гэж боддог. Тэгээд өөртөө гоё юм хоолны хэрэгслүүд худалдаж аваад гоё мөрөөдлийн галтгоогоотой болоод олон бейкери хийдэг, олон хоол хийдэг тийм гоё галтгоотой болъё гэж мөрөөддөг. Миний одоо мөрөөдөл ирээдүйд өөрийгөө бол ер нь зөв бизнес хийдэг хүн болно гэж боддог. Тэгээд ягаад ч юм бизнесгүй ээжиж тэгэж боддог. Тийм болохоор ирээдүйд болохоор зөвхөн бизнес хийдэг, хувийн юм хийдэг хүн болно гэж ер нь бол
боддог. Тэгээ тэрнийхээ давж юу амьдрна гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхээр миний угаасаа энэ зан характер байгаа байдал ингээд яриа мараа энэ бүх юм ингээд нэг тийм бизнест л явах юм шиг санагддаг байхгүй юу? Өдөр болго өөртөө ингээд сануулдаг. Чи угаасаа тийм болно штэ. Чи угаасаа тийм гэр эзэгтэй болно. Чи тэгин чи тийм гэрт амьдрна. Тэг чи тийм ажил хийгээ тэгээ явж ингээд өөрийгөө дандаа тэгж урамшуулдаг. Ер нь надад угаасаа хинч ер нь надад ингэж тийм мотивац өгч чадахгүй юм шиг байлаа. Би л өөрийгөө ингэж хурцлж одоо чи тех өстой гэд. Тэг би ингээ хүнийг хараад хүний үгээр ерөөсө хурцлагдаж нэх үзээгүй. Дандаа л ер нь өөртөө тулж өөртөө хурал хийсний дараа л хамгийн сайн үр дүн гардаг надаас. Тэгэхээр би ер нь өөртөө итгээд өөрийнхөө энэ бодлыг дагаад өөртөө л итгэж ивэл миний бүх юм бүтэх юм шиг санагддаг байхгүй юу? Ингээ хүн юм асуухгүй болохоор ингээд юу ярихаа ингээ мэддэггүй байх хүн амар тэнэг санагдаад камер руу хараад ганцаараа өөрийнхөө тухай ярил хин чим асуух гэж би тэгсэн байхгүй би юм байхгүй гэд амар илээ санагдчихлаа сүулт ер нь хийгээдсэн чинь тэгээд имшлиг ингээ дуусгачих. Тэгэхээр хэрвээ та нарт ингээд хэрвээ та нарт ингээд гоё асуумаар юм байвал заяо байвал шүү энэ зүгээр амар инфлюенсер зан гарах гэдэг юм байж байгаа нэг. Тэгээ хэрвээ надаас гоё асуумаар юм байвал доор комент үлдээгээрэй заяо би ингээд нийлүүлж агаад дараа нь гоё бичлэг болгож бас хийн. Надад гоё юм асуулт ирэх юм бол тэрэнд би ингээд хариулаад бичлэг хийвэл тэр нь илүү гоё санагдлаа надаа. Тэрнээс хинч надаас юм асуугааг байхад өөрөөсөө юм асуувал өөрөө яриадсэн чинь сүултээ амар домбоо санагдаад байгаа хгүй надаа. Тэгэхээр энэ бичлэгийг энэ хүргээ дуусгачих. Тэгээд юу ч гэсэн миний талаар жоохон ч гэсэн ингээд гоё хүмүүс миний дотоод ертөнцийг мэддэг байвал гоё санагддаг аахгүй би өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө байгаа байдлыг өөрснөх нуудаг. Би ер нь багасаа л их паблик байсан. Одоо ч гэсэн ер нь миний бүх юм паблик байдаг. Тэгэл ер нь гоё ярмаар санагдаад энэ бичлэгийг хийсэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.